Би нэг 2-3 асуулт асууя. Тусгай хүчний рейнжер гэж юу Монголд маш цөөхөн бэлтгэгдсэн хүмүүсийн нэг гэж би сонссон. Батлан хамгаалах яамтай зэвсэгт хүчний жанжижтавын даргыг нэр дэвшүүлэхэд санал солилцдог, санал авдаг ийм процесс бий юу? Даваа зөвлөхөөс асууя. Хоёр дахь нь нэр дэвшигчээс асууя. Өмнөх дарга ерөөсөө одоо хэдхэн сар ажиллаад ингээд эрүүл мэндийн хувьд одоо цаашид үүргээ гүйцэтгэх боломжгүй нэ гэсэн утгатайгаар ингээд чөлөөлөгдлөө гэж ойлгосон. Тэгэхээр энэ төрийн алба тэр дундаа Монгол улсын зэвсэгт хүчний жанжижтавын дарга гэдэг бол тун хариуцлагатай юм албан дээр тодорхой хугацаанд ажиллаж үзээд болох юм байна, болохгүй юм байна гэдэг ингэж төрийн албыг ийм хүндэтгэлгүй хандаж цаашдаа болохгүй байх гэж боддог. Үнэхээр эрүүл мэндийн асуудалтай бол маш эрт тэрийг хүмүүс мэдээд санал тавьж байгаа субъектүүдэд хүндэтгэлтэйгээр би эрүүл мэндийн хувьд ийм асуудалтай эсвэл би ийм үүрэг хариуцлагаас айж ийн гэдгийг их эрт хэлж төрийн албаны ийм төрийн чухал албаны томилгоо аль талдаа хариуцлагатай байх хэрэгтэй. Тэгэхээр би энэ миний хэлж байгаа үг цаашид энэ аюулгүй байдал ийм байнгын орооны протоколд ингээд тэмдэглэгдэж үлдэх байх. Ганц зэрэг нэр дэвшигчийн хувьд энэ албанд очоод тодорхой үүрэг хариуцлагаас шантард юм уу? Тэгээд эргээд өргөдлөө өгье. Би эрүүл мэндийн хувьд инглээ гэдэг ийм зүйл гаргахгүй ажиллаж чадна гэдгээ та энд хэлмээр байна. Би ийм нэг 2 асуулт асууя. За 4 номерын микрофон нэр дэвшигч ганц зэрэг хариулъя. За гишүүн Нямбатар таны асуултанд би хариулъя. За миний бие бол үндсэндээ төрийн албанд 29 дэх жилдээ алба хийж байгаа. Энэ хугацаанд бол бид нурийн зах зээл янз янзын юмыг үзсэн байгаа. Тийм болохоор би бол цаашдаа нэгэн төрлийн амьдрал болгоод амьдралынхаа зорилго болгоод явсан энэ албатайгаа бол дууслаа холбоотой явна. Цэргийн үеийн хувьд бол авсан үүргээ би бол байгаа боломжийг бүгдийг ашиглаад гүйцэтгэхийн төлөө бүх боломжийг бол дайшилж ажиллана. За хувьдаа бол би энд төрийн албанд 29 дэх жил ер нь бол зэвсэгчэнд 30 дахь жил алба хийж явах хугацаанд бол энэ үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албанд ажиллаж байхад бол маш олон зүйлийг бас мэдсэн байна. Бидний цэргийнхний хувьд бол бас нэг хашаанаас гараад өөр өнцгөөс харах төрийн албаны уялдаа, төрийн албаны залгамж чанар гэдэг бол маш их ач холбогдолтой гэдгийг ойлгосон. Тийм болохоор бол энэ өндөр хариуцлага ирж байгаа гэдгийг ойлгож байгаа. Энэ хариуцлага бол дуслаа. Хуулийн хугацаанд бүгд их юм хийнэ гэдгийг амлаж байна. За ундраа гишүүний асуултаас